Улсын хурлын хаврын чуулганаар өнгөрсөн 4 парламентын турш хилцэгдэж байсан хэдий ч батлагдаагүй байсан гэр бүлийн тухай хуулийг эцэслэн батллаа. Монгол Улсын их хурлаас гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталснаас хойш 27 жилийн турш зарчмын шинжилгээ өөрчлөлт хийлгүүгээр мөрдөж ирсэн. Үүнээс болж олон сөрөг үр дагавар гардаг хүүхдүүд, эмэгтэйчүүд, ээж нар их хохирдог байсан. Монгол Улсын засгийн газраас эдгээр асуудлыг шийдэх зорилгоор гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариуцлагын төслийг 2014, 18, 19 онд өргөн бариад бас батлуулж чадаагүй 23 онд бас өргөн барьж байсан. Батлагдал бас өдөө хүрч байсан хуулиа 2025 оны 11-р сард гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариуцлагын төслийг улсын их хурл өргөн мэдүүлсэн. Өнөөдөр бид бүхэн бас эцэслэн батллаа. Энэ хууль батлагснаар Монгол улсын гэр бүлийн харилцаанд эрх зүйн зохицуул дэлхийн сайн жижиг бүхэн улс орнуудын хэмжээнд хүрэх бодит бололцоо бий болж байна. Гэр бүлийн тухай хуулийн тусгаснаар эцэг их асран хамгаалагч харгалзан дэмжигч нь гэр бүлийн харилцаанд хүүхдийн эрх дээд ашиг сонирхлыг хамгаална. Анх удаа гэрлэхийг хүсэгчдэд гэрлэлтэд бүртгүүлэхээс өмнө гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, гэр бүлийн маргааныг харилцан ойлголцол зөвшөлтслийн үндсэн дээр шийдвэрлэх чиглэлээр боловсрол олгох юм. Бас нэгэн чухал зүйл заалт орсон нь гэрлэлтийн гэрээ байгуулах тухай юм а. Мөн хүүхэд төрсэн цагаас өөрийн өмч хөрөнгөтэй байх эрхийг баталгаажуулж эцэг их асран хамгаалагч төдийгүй төр хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг хүлээж байна. Хууль нь батлагдсан юм чинь хэрэгжүүлэх тал дээр иргэдэн ч гэсэн төрөмж гэсэн ухамсарлаа явах юм бол мэдээж хууль мэдээж цаашаа хүрнэ шүү дээ. Дунд нь хүүхэд тохирч байгаа. Тэгээд хамгийн гол нь хүүхдтэй үзүүлэх тусламж, хүүхдийнхээ итгэмжийг бол хугацаанд өгч байгаа хэвээр. Тэгээд бас эцэг эхч өөр хүүхдүүдийг бол хооронд нь бол таслахгүй холбоотой байх хэвээр. Ялангуяа гэр бүлийн хууль бол эрч вэ, эмч вэ тэр хоёр хүн эрхэн дэгш, үүрэг нь мөн дэгш. Ийм л эрх чөлөөн дээр л үндсэлсэл хууль гаргавал тэр л одоо цаашаа явна. 1999 онд гэр бүлийн тухай батлагдсанаас хойш үүсээд ирсэн шүүхтэр хэлцэж байгаа маргаан болоод эрэгт хооронд үүсээдсэн эрх зүйн зохицуулалт шаардлагатай маш олон асуудлуудыг бид нар шийдлээ. Нэг талдаа өмчийн маргаан байж хардаг, нөгөө талдаа гэр бүлийн хүүхдүүдийн эрх ашигын бас асуудал хөндөгддөг. Үүнийг Монгол улс тусгаалсан гэр бүлийн шүүхтэй болохоор энэ хуульчлаад энэ эрх намраас хэрэгжиж эхлэх гэж байна. Гэр бүл хариуцлагатай байх, доктортой байх, эхнэр нөхөр хоёр үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээр хариуцлагатай байх тийм ээ. Бүрх толгойлж байгаа гэрийн эзэгтэй гэдэг хүмүүсийн ийм зохицуултуудыг нь олон улсын жишгт нийцүүлж чадсан хууль болов гэж бодож байна. Ер нь гэр бүл гэдэг ямар үн цэнтэй байдгийг, за гэр бүлийн асуудлыг одоо хэрхэн яаж одоо шийдвэрлэх юм. Энд хамгийн гол нь хүүхдээ ашиг сонирхлыг одоо тэргүй хэлж тавьж байгаа. Хуулиар хүүхэд төрсэн цагаас эхлэн иргэний хуулийн 127-г нэгд заасан хуваарьт хөрөнгөтэй болох юм. Тэтгэлэг тогтоох аргачлалыг сар улирал хагас жил эсвэл жилээр төлөв, тэтгэлгийн хэмжээг нөхцөл байдлыг харгалзан хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж засгийн газар батлах юм. Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөндөлнө. Харин гэрлэлтээс гадуурх харилцаанаас гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлт цуцалсан бол гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо шүүх өөрөөр тогтоож олно. Ийхүү 4 парламент дамжин хэлцэгдсэн гэр бүлийн тухай хууль эцэслэн батлагдсанаар гэрлэлт, гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хүүхэд үржлэх асран хамгаалах зэрэг үйл ажиллагааг зохицоор нь зохицуулсан эрх зүйн орчин бүрдэж байна.